За сайн мэцхан дүүндраа намайг Төмөнхөгийн ялхуун гэдэг. Миний кибер аюулгүй байдлын дээрх яг одоо карьер хөөж авсан нэр маань Fantasm. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ дүүнэртээ зориулаад харуулцан анги тэмцээнд ер нь бол бэлтгэхдээ юуг анхаарах вэ? Ер нь бол харуулцан анги тэмцээн маань яг ямар учир утгатай, ямар одоо философитой тим тэмцээн бэ гэдгийг та бүхэнд одоо танилцуулах гэж байна. Өөрийнх нь чадах чинээгээр тайлбарлахыг хичээ. За тэгээд одоо нөхцөл байдлын хувьд бол баг зэргийн жоохон чимээтэй байгаа бах. Тэгтээ та хэд маань нэг нортчороо. Би одоо Казахстаны Алмати гэдэг хотод одоогоор амраад явж байгаа. Тэгээд тэрний хажуугаар ер нь бол гяс та бүхэндээ зориулаад одоо харуулцан тэмцээн маань нэлээд төгссөн байгаа учраас одоо мэдлэг олгох, тодорхой хэмжээний зөвлөмж болгох үүднээс бол одоо хэлэх гэж байна гэж ойлгож байна шүү. За яг introduction хийхэд бол миний хувьд бол 2024 болон 2025 оны авраг авсан байгаа. Одоо харуулцан тэмцээний авраг. За тэгээд ер нь бол дараалж 2 жил тодорхой хэмжээний авраг авсан. Тэгээд тэрнээс өмнөх бас олон удаа оролцож исэн тодорхой хэмжээний туршлага одоо experience байна, know how байна тэр зүйлүүдээсээ та бүдээ тодорхой хэмжээний ингээд өөрийнхөө одоо өнцгөөсөө яриа гэж бодож байна гэсэн үг. За тэгэхээр харуулцан тэмцээн гэж ер нь бол номер 1-т яг юу юм бэ гэхлээр та хэд маань одоо яг харуулцан гэхлээр бол мэдээж ингээд жоохон буухгүй магадгүй. Ер нь бол одоо кибер аюулгүй байдлын чиглэлийн яг одоо Монгол улсын аврах шалгаруулалт тэмцээн гэдэг ер нь ингээнээр ойлгочих болно. За тэгээд энэхүү тэмцээн маань ер нь бол маш их одоо хүндлэлийг дагуулдаг. Ер нь бол одоо та хэд маань тэр тэмцээнд оролцож байна гэдэг маань бол маш том одоо зүйлийг тэр хүмүүс маш их зүйлийг ойлгуулдаг, их зүйл уур чадвар суралцуулдаг тий. Маш үе тэнгийн нөхдүүдтэйгээ одоо найзуудтайгаа уралдаж хэр хэмжээнд байгаа вэ гэдгийг өөрийгөө бас мэдэх боломжийг бүрдүүлдэг гих мэтчлэн олон зүйлүүдийг олгодог. За тэгээд харуулцан тэмцээн бол ингээд 2 удаа зохион байгуулагдаж байгаа жилд U18 буюу 18-аас доош насных гэж одоо зохион байгуулагддаг. Тэрэн дийлэнхтэй ер нь бол 10 жилийн сурагчид ер нь бол ордог. Тэгэхээр та хэд маань одоо яг 10 жил сурагчтай байл тийшээгээ ер нь бол одоо орох боломжтой. Тэр маань болохоор хавар ер нь бол зохион байгуулагддаг. Одоо яг удахгүй зохион байгуулагдаж байгаа нь болохоор яг үндсэн харуулцан анги тэмцээн буюу ер нь бол насны хязгаарлалт бол за миний санаж байгаагаар бол байхгүй. Хүн болгонд нээлттэй одоо open to all гэж нэрлэдэг те. Тэгээд тэгж болдог. Тэгэхээр ер нь бол жилдээ 2 удаа болдог байх нь шүү дээ. За тэгээд харуулцан тэмцээний үндсэн нөгөө нэг төрлүүд байгаа. Одоо тэгээд ер нь анх бол Jeopardy гэдэг төрлөөр явдаг байсан. Тэр төрөл нь олонгууд илүү нөгөө та хэдийн мэдхээр судалж яснаар web exploitation, forensics, pawn, reverse, за MISC те. За гэх мэтчлэн за крипто гэх мэтчлэн төрлүүдтэй. За тэгээд эдгээр төрлүүдийн даалгаврууд байдаг. Тэгээд тэр даалгавруудад нь туг болж одоо уралддаг. Одоо нэг чаленжийг гүйцэтгээд тэр чаленжийн эмзэг байдалтай хэсгийг нь одоо давж ордог ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэрийг нь одоо тэр даалгаврыг ямар нэгэн байдлаар хэцүү даалгаврын ард гараад гарсныхаа дараа нэг туг гэдэг зүйлийг олдог. Тэрийг нь одоо flag гэж нэрлэдэг байгаамаа. Энэ бол Jeopardy гэдэг төрөл нь байгаа. Тэгээд одоо ер нь сүүлийн яг жилүүд юу болж ирсэн бэ гэхээр attack and defense гэдэг төрөл орж ирсэн. Энэ бол бүр яг real world болоо явчихж байгаа. Яг компани дээр яг гаднаас халдлага орж ирлээ гэж бодоход тэр бол attacker болчихж байгаа. Тэрийг нь хамгаалах тал нь ингээд илүү одоо blue team буюу одоо хамгаалагч defender тал руу голоо явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр тийм төрлийн одоо зүйл бол орж ирдэг болсон. Тэгэхээр та хэд маань уламжлалтаар яг ийм данг Jeopardy-гаар орж ирнэ гэж ойлгож болохгүй. Тэгэхээр Jeopardy гэж төрөл байгаа. Одоо attack and defense гэж байгаа. За үргэлжлүүлээд одоо шинээр орж ирж байгаа нь cyber polygon гэж төрлөөс дэлхийд дахиндаа орж ирж байна. Тэр нь олонгууд яг ингээд одоо жишээлбэл нэг ийм хот байлаа гэж бодоход хотыг яг ингээд тэр чигтэн төрөлгөд ийцсэн тийм одоо сценариотой. Тэгээ тэрийг нэгснээ одоо дамжиж яваад жишээлбэл ингээд л өдөр тутмын амьдралд байгаа тий одоо ухаалаг цаг, ухаалаг утас, ухаалаг traffic light ч юм уу тий одоо ингээд гарцаар гарахад бид ингээд автоматар ард нь програм ажиллаад ногоон гэрэл асангууд бид одоо замаар гардаг штэ. Тэр бүртэл байгаа. Тэгээд мөн бас одоо илүү энгийнээр тайлбарлаад цахилгаан станц ч юм уу тий эсвэл банк санхүүгийн байгууллага гэх мэтчлээ яг ийм бодит амьдрал руу илүү чиглээд байгаа гэх юм уу. Тэгэхээр та бүхэн маань одоо яг шинээр орж ирж байгаа хүүхдүүд байвал ер нь бол иймэрхүү төрлүүдтэй байдаг гэдгийг нь бас өөртөө судлаад үзээрэй. Дан ийм
job party гэж төсөөлтөд орж ирж болохгүй шүү. Тэгэхээр ийм шин төрлүүдс нэмэгдэж одоо өргөн цар үртэй болж эхэлж байна. За тэгээд дараагийн нэг чухал яригдах зүйл нь юу юм бэ гэхлээр төрлүүдийн ингээд тодорхой хэмжээний тайлбарлаад өгчээ. Богино товч хэлбэрээр. Одоо жишээлбэл web exploitation гэдэг нь төрөл гэж байгаа шүү дээ. Одоо Jeopardy дээр бол за энэ яадаг вэ гэхлээр одоо яг аль хэдийн өртөжлөлт бэлдсэн ямар нэгэн эмзэг байдал CV ч юм уу эсвэл ямар нэгэн тэр одоо веб сайт байгаа шүү дээ. Логин хуудастай ч юм уу эсвэл зүгээр юм мэдээний вебсайт ч юм уу те. Тэгээ тэр вебсайтын эмзэг байдлыг нь олоод олсныхан дараагаар тэр эмзэг байдлаар нь яг амжилттайгаар халдлах хийвэл флаг авдаг. За тэрийг ер нь бол энэ товчноор хэлбэл web exploitation гэдэг төрөл нь гэж ойлгож байна. За forensics гэж төрөл байгаа. Энэ олонгууд илүү нөгөө яг одоо бодит амьдрал дээр гэвэл ингээд хакерууд, серверүүдийг угаасаа эзэлж ордог. Орсны дараа нь үлдэх уул мөр гэж зүйл үлддэг. Ер нь бол ямар нэгэн байдлаар интернет орчинд хэдүүлээ хандлт үүсгэж байгаа бол тэр бол уул мөрийг бол үлдээж байгаа. Тэр лог шинжилгээ хийж одоо нэгсний тухайн хакерыг алид энэ ороод ирсэн уул мөрөө үлдээсэн хакерыг уул мөрөөр нь дамжаа буцаагаад олж авах. Тэр хакерийн мэдээллийг IP-гаар нь ч юм уу буцаагаад те гэх мэтчлэнгээр зөндөө юмнуудаар нь ингээд тракийг нь хайж олохыг нэг forensic шинжээч гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгээд pound reverse гэдэг төрлүүд байгаа. Reverse нь илүү нөгөө одоо файл та бүхэнд өгнө. Тэр файл дээр шинжилгээ хийж үзнэ гэсэн үг. Шинжилгээ хийхдээ хэдүүлээ зүгээр ингээд одоо жишээлбэл тэр файлыг зүгээр ингээд задлаад үздэг ч юм уу те. Тэрийг нь илүү доод түвшинд авчиж бүр илүү нэг гүнзгий шатнд ойлгох шаардлага үүсдэг. Assembler хэл дээр ч юм уу те ойлгоно. Одоо сүүлийн үед гэвэл илүү бүр өөр түвшин болоод байна л да. Одоо Golang, Rust гэдэг ч юм уу програмчлалын хэлний мэдлэг илүү их одоо шаарддаг. Тэгэхээр reverse нь илүү нөгөө яг файл дээр шинжилгээ хийж тэр файл дээр л дотроо л ер нь бол байгаа зүйлүүдийг нь ухаж төнхөх гэдэг талын юм ер нь бол одоо гаргаж ирдэг гэсэн үг. Юу олонгууд яаж ордог вэ гэхээр pound олонгууд илүү сервер тал руугаа олоо явцдаг гэсэн үг. За окей. Асуудал явж байгаа байна. За pound олонгууд яг reverse-ээсээ илүү юу ялгаатай юм гэхээр файл өгдөн. Гэхдээ тэр нь илүү compiled-сан файлыг нөгдөг. Яг үндсэн source файлыг нөгдөггүй гэсэн үг. За яг зарим тохиолдолд бол юу гэдэг л да cases-ээр ер нь шалтгаалдаг. Гэтэ dealing ихтэй ер нь compiled-сан файлыг нөгнө. Тэр compiled-сан файл нь мэдээж ийм замбраагүй дата байгаа шүү дээ. Тэр датанаас нь үндэслээд яг энэ код нь яаж ажилласан бэ гэдгийг нь буцаад задлана. Задлсныхан дараагаар нэг ялгаатай юм нь юу гэхээр серверлүүд тэр одоо ардталт нь яг тэр файл чи яг ажиллаж байгаа. Тэнгүүд тэр файлаас нь нэмзэг байдлаа олоод тэр сервер дээр нь бас тусад нь яг адилхан тэр файл чи өгсөн файл чи ажиллаад байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр нэмзэг байдлаа олоод тэр сервер л үхсэлтэлгээгээд илгээхдээ яг нөгөө нэг exploit болгож хувиргаад тэгж одоо флаг авдаг гэсэн үг. Тэгээд тэр эмзэг байдлыг нь яг зөв олж чадвал яг тэр патийн offset-ийг нь яг зөв болвол ер нь бол тэр флаг авах боломжтой. Тэрнээс шууд атакийн хийх одоо боломжгүй гэсэн үг. Ер нь бол аль ур чадварыг шаардна гэсэн үг. Кодингийн мэдлэг болон скриптингийн мэдлэг тэгээд бас тодорхой хэмжээний reverse engineering-ийн бас мэдлэг бас шаарддаг. За криптограф бол мэдээж ойлгомжтой. Ер нь 100% математик тал руугаа сүртэй байдаг. Одоо жишээлбэл ямар нэгэн кодыг ч юм уу эсвэл за ямар нэгэн cipher text гэдэг зүйл байгаа шүү дээ. Одоо ингийн plain text-ийг ер нь cipher text болгож хувиргаад байгаа. Тэгэхээр plain text гэдэг нь бичвэл сайн уу гэдэг нэг хүн рүү хэлжээлээ гэж бодоход буцаа нөгөө хүн рүү очихдоо cipher text нь одоо өөрчлөгдөж очдөг ч юм уу те. Тэр нь ингээд сайн уу биш. Тэр сайн уу урт хойноо орцсон байдаг ч юм уу. Одоо энэ энгийн шифрлэл, Caesar шифрлэл, Desclel, Enigma гэл ингээд зөндөө төрлүүд байдаг. За тэгээд RSA, IS гэл те. Таад маань ер нь бол судлаад үзээрэй. За тэгээд ер нь бол гих мэтчлэн зүйлүүд ер нь бол байгаа. За pound web гэдэг энэ үндсэн суурь юмнууд байдаг. Одоо үндсэн категориуд. За тэгээд тэднийг хэдүүлээ бас өөртөө бас 100% мэдчих нь байна гэсэн үг. Харуулсан тэмцээнд орохоос өмнө. За тэгээд тэр төрлүүд дээр ер нь бол T-shape-ийн нэг арга гэд байгаад байгаа юм л да. T-shape-ийн арга нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд одоо та хэд ингээд би бүх төрлүүдийг нь категориг нь ингээд ярьчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр категориуд маань болонгууд бүгдээрээ ийм юу болчиход байгаа байхгүй юу? Одоо ийм бүгдийг нь сурах шаардлага үүсчээд байдаг. Одоо яг анх сурч байгаа хүмүүст болонгууд тэгэнгүүт одоогийн яг нөхцөл байдалд яаж болох вэ гэхээр T-shape-ийн аргаар яг ингээд богино хугацаанд амжилт гаргаад илүү тэр зүйлээрээ ингээд одоо эксперт болоод явъя гэж үзвэл яг нэг категори барьж явах нь илүү чухал юм байна гэдгийг ер нь бол юм судлаачдтэй одоо ингээд CTF-ийн яг дэлхийд дахинд маш сайн одоо CTF-ийн плеер байгаа одоо хүмүүс байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс ер нь бол ер нь тэгж ярьж байгаа.
Тэгэхээр T-shape-ийн аргыг та хэд маань ашиглаж болно. Эсвэл бүгднгийнхэн суурийг нь авч агаад дараа нь нэг юм руугаа илүү гүнзгий бас орж болно гэсэн. Та хэд өөрсдөө чинь л ер нь сонголт гэсэн. Ер нь бол эцсийн дүндээ бүх категориор нь яг ийм маш ингэм дундаж түвшний байх нь бол нэг тийм сайн бол биш л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг юмдаа амар сайн байвал та хэд маань ирээдүйдээ ер нь бол өөрсдөө аваад явах боломжтой гэсэн үг. За категори бүр дээр ер нь бол бэлдэх зүйлүүд мэдээж байгаа. Одоо жишээлбэл web exploitation дээр гэвэл та хэд зөвлөх зүйлүүд гэвэл Portswigger Academy гэдээ байгаа. Одоо та хэд маань Bullpursuit гэдэг түүл мэдэн шүү дээ. Тэрний яг academy гэсэн үг. Үнэгүй лабораториуд байдаг. Та хэд маань одоо аккаунтаа үүсгээд асуудалгүй ороод ингээд лабуудаа хийгээ явж болно. За тэгээ мэдээж нөө Bullpursuit Kaido гэдэг ийм сүүлийн үед гарч байгаа төлөвүүд байгаа. Мөн бас Coral-тэй яг CURL гэдэг энэ төлүүдийг сайн ашиглаж сурах хэрэгтэй байна. Гол нь тэгээ ашиглахтаа гол нь бас биш. Эхний ээлжинд яг түүлээсээ илүүтэйгээр арга техникийг нь сайн сурах хэрэгтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэ? Одоо жишээлбэл нэг вебийн даалгавар байлаа гэж бодоход хэдүүлээ шууд одоо түүлээ гаргаж ирээл ингээд нухдаг гэхээсээ илүүтэйгээр тэр вебийн код дээр нь анализ хийх, тэр одоо нэг баатанг дарахад хаашаага юу үсрээд байна, хаашаа API-ийн холбогдоод байна гэдэг ч юм уу. Тэр гол логикийг нь сайн ойлгох хэрэгтэй. Тэгсний дараагаар ер нь бол яг вебийг илүү гүнзгий түвшинд ойлгох боломжтой. Одоо JavaScript ойлгох те. JavaScript-үүд кодууд нь hiding endpoint-уудыг нь илэрхийлдэг гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүдийг нь маш сайн судлах хэрэгтэй. Тэрнээс түүлээ сайн сурлаа гэд арга техник нь байхгүй бол ер нь цаашаа явж боломжгүй болж байгаа гэсэн үг. За forensic төрлийнх мэдээж Cyber Defender, мэдээж Wireshark те, backup-тэй даалгаврууд мэдээж бас орж ирдэг. Ер нь бол ямар нэгэн файл өгдлөө гэж бодоход тэрийг маш сайн задлан шинжилгээ хийж, сул цэгүүдийг нь олох. За энд л ийм юм байж магадгүйдээ гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг бас мэдээж сайн одоо хардаг байх шаардлага үүсэж байгаа. Ер нь бол жоохон муухайгаар хэлэхэд жоохон өлгөннүүдтэй байх хэрэгтэй гэх юм уу. Яг энд ийм байж магадгүй гэж жоохон задгаас сэтгэл ер нь хэрэгтэй юм да. Одоо forensics дээр бол. За тэгэд мэдээж reverse pound дээр бол одоо бидний мэдих PicoCTF гэдэг бүр яг beginner-үүд зориулсан одоо вебсайт байгаа. PicoCTF-ээс хийж болно. Эсвэл бас нэг Pound College гэдэг бас байдаг шүү дээ. Тийчээс бас хийж болно. За гихмэтлэн за би бол нэг Pound reverse төлөө илүү гүнзгийрж юу нь бол нэг явдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээний бодол ингээд оролдоод бол хийждэг. Sorry, байк явж байна. За крипто төрөл байгаа. За крипто төрөл маань олонгууд мэдээж крипто хакцыг Orgos эхлээд WeChat гэдэг те. Одоо ер нь криптографийн яг одоо яг окей тэр CyberSafe болон юм бусад ийм вебсайтаараа бод энгийн шифрлтүүдээ бол тайлцж байгаа. Тэгэнгүүт яг харуулцангата та хэд маань амжилт үзүүлэе гэж бодож байгаа бол энгийн шифрлтүүд бол ер нь бол нэг тийм хангалттай гэж бол үзэхгүй. Одоо ялангуяа илүү чейн болцсон юу вэ гэхээр криптограф гэснээ дан ийм шифрлэлд орж ирэхэ болцсон гэсэн үг. Криптограф гэснээ веб дээр криптограф орж ирдэг ч юм уу эсвэл бүр ийм паунд дээр крипто ч юм уу бүр ингээд холдож орж ирэх боломжтой. Тийм учраас криптографийг бас жоохон одоо гүнзгий төвшөнд судлах хэрэгтэй. Одоо RSA, IC-г одоо зөвхөн ингээд судлаа болчлоо гэж ойлгож болохгүй. Цаашлаад тэр зүйлийг брейкинг хийдэг маш олон арга техникүүд байгаа. Шинэ гарч ирсэн криптографийн алгоритмуудс байгаа. Тэрийг бүгдийг нь ийм гоё өсөглөн судлах хэрэгтэй гэсэн үг шүү. За нэг юм байна. За тэгээд бас нэг хэлэхэд бол би бол яг анх ингээд яг миний хувийн жишээгээр гэвэл яг CTF-ийг яг яаж хийж эхэлжсэн бэ гэхэлэр мэдээж ингээд ойр дотныхон ангийнхантаа өрсөлдөөл ингээд CTF Times-ыг ороод юу мэдгүй байсан ч гэсэн шинэ юм судлаад ингээд хийдэг байсан. Гэхдээ илүү намайг ингээд бүүсэлж өгсөн харуулсан ингээд хоёр удаа тодорхой хэмжээний ингээд авраг дараалж авсан байгаа. Энд хүрэх зүйл, нөлөөсөн зүйл нь юу юм бэ гэхээр мэдээж энэ practice мэдээж маш чухал. Hack the box, try hack me, та хэдий мэддэг. Эдгээр энгийн гэж бодож байгаа хүмүүс амар их хийдэг болчихсон. Тэр зүйлүүд чинь яг үндэ яг тэрийг чин сэтгэлээсээ хийгээд эхлүүл бүх зүйл чамд нөлөөлнө. Надад бол ялангуяа hack the box яг маш их нөлөөлжсэн. Би
маш олон машиныг 7 хоногт гэхэд дороо ижилтэй 14-өөс 20 машиныг шинэ имзэг байдлуудыг судалж хактдаг байсан. Энийгээ дагаад юу юм гэхээр би шинэ 7 хоногт шинэ 20 техник арга судалж байна. Тэр нь дан ганц 20 арга биш. Тэрнээс эхлээд хурдан яаж сканах уу, яаж тэр дотоод бүтцийг нь ойлгох уу, яаж тэр хурдан вебийн имзэг байдлыг нь олох уу гэх мэтлэн бүх зүйлийг ер нь бол гар аргаар ингэж өөрөө тэмдэглэл хөтлж ингэж судалдаг байсан. Эдгээр зүйлүүд маань ер нь бол надад маш их нөлөөлж исэн. Тэгээд бас харуулцаг тэмцээнд яг миний бас амжилт үзүүлж исэн чухал ноу хавуудын нэг бол мэдээж тэмцээнээс өмнө 3 сарын өмнө ч юм уу маш сайн бэлдэж ордог байсан. Тэрийгээ дагаад яг ингээд эзэн хичээл заяа хичээнэ гэдэг шиг яг тэмцээн дээр орж ирэнгүүт бэлтгэлтэй нь ер нь бол маш хурдан тэр бодлогыг боддог. Тэгээ бас сандардаггүй ерөөсөө бэлтгэл байгаа учраас угаасаа бүх tools бүх одоо алгоритм бүх юмаа ингээд толгоондоо тодорхой хэмжээний бодцсон байгаа. Хаанаас юугаа хайх уу гэдгийг ч гэсэн ингээд тодорхой хэмжээний бодцсон байгаа учраас бэлтгэлгүй орж байгаа хүнээс хэд дахин илүү бас байдгаа гэсэн үг. За дараагийн нэг степ нь юу юм бэ гэхээр бодлого зохиогчийн нүдээр ер нь бол харуулах гэж байгаа. Тэгэхээр яг бодлого зохиогчийн нүдээр бол мэдээж та хэдийг юу гэж хардаг вэ гэхээр ийм нэг гэси юм оруулчмаар байна ч юм уу, эсвэл энэ нөхдүүдийг юу юм хийлгүүлмээргүй байна ч юм уу, тэгж ерөөсөө бодож бодлого зохиодоггүй. Юу гэж боддог вэ гэхээр энэ хүн энэ бодлогыг болсны дараагаар ямар нэгэн жижиг зүйлч болтгоо сураад авагдъя гэсэн өнцгөөс тэр бодлогоо гоё уран бодлого болгож гаргаж ирдэг. Тэгээд тэр бодлого бүрдээ өөрийнх нь сэтгэлээ шингээдэг учраас тэр хүний өөрийн ноу хау, тэр хүний өөрийн сэтгэлгээ, креатив сэтгэлгээ бүх зүйлүүд ер нь бол ордог. Өөрийн шинээр сурсан зүйлүүдээ хүртэл бодлогодоо ер нь бол шингэж оруулахыг ер нь бол хүмүүс хичээдэг. Тэгэнгүүт миний хувьд бол ер нь бодлогодоо юу оруулдаг вэ гэхээр илүү яг AI ашиглаж хийх зүйл гэхээс илүүтэйгээр ер нь бол тухайн хүн өөрөө яг нухаж ойлгох тим талын юмыг илүү одоо оруулах хичээдэг гэх юм уу. Тэгэхээр тухайн хүн өөрөө ер нь бол 100% ингээд яг ресерчинг хийгээд 100% яг ингээд хакер яг бодит орчинд яаж ажилладаг вэ гэдэг зүйлийг судалж ийж тэгжиж даван туулах юм хийдэг гэсэн үг. За жишээлбэл одоо forensics дээр байлаа гэж бодоход зөвхөн нэг юм файл өгөө тэр дотроос юм ол гэхээсээ илүүтэйгээр яг халдлага төрсэн компанийг дөөрөлгөд хийсэн ч юм уу те forensics дээр тэнгууд тэмчэнээс яг тэр халдлага төрсэн хүний хакерын мэдээллийг нь гаргаж ирч чадчихвэл тэр бол жинхэнэ forensic investigator аахгүй. Тэрнээс зүгээр нэг түүл ашиглаад нэг файл дотроос юм гаргаад түүл нь автоматар гаргаад ирдэг бол тэр бол яг үндэ script key төрлийн буюу dot level болоо явчих жоо гэсэн үг. Тэгэхээр та хэд маань жинхнээсээ яг ийм болж үзье гэвэл илүү сонирхолтой, чаленжтай юм л хийж үзэх хэрэгтэй шүү. За бодлого зохиогчдын дээр бол нэг иймэрхүү байна. Тэгээ манай энэ жилийн харуулцын 2026-гийн бодлого зохиогч нар бол маш мундаг одоо залуучууд байгаа. Тэгэхээр яг харуулцангийн дандаа маш олон удаагийн аврагууд бодлого зохиож байгаа учраас тэр хүмүүсийн ноу хау тэр бүх зүйл бодлогодоо шингэсэн байгаа гэж ойлгож байна. Бид дэс маш сонирхолтой гоё surprising-ийн юмнуудыг бэлдсэн байгаа учраас та хэд маань яг одоо ингэ байгаа зүйлтэй ханж болохгүй шүү. Гоё сюрпризтэй шин зүйлүүд дээр бэлэн байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн зүйл нь мэдээж тэмцээний өдрийн стратеги байгаа. Энэ бол мэдээж маш чухал. Би бол яг анх бол ингээд харуулсан ингээд амжилттай оролцдоггүй байх үедээ яадаг байсан бэ гэхээр өмнөх өдөр нойргүй хончдөг зөө ингээд бэлдээд нэгдүгээр бэлтэн хоёрдугаар сандраад догтлоод мэдхгүй яагаад тийм бүү мэд тэр үедээ бол. Тэгээ тэр бол маш буруу. Маргааш нь ерөөсө толгой ажилдаггүй сандраад нөгөө таад ингээд final round эсвэл round 2-2 дээр ч юм уу жишээлбэл тэнцлээ гэж бодъё л доо. Тэгээ очингууд ер нь бол ингээд маш олон яг чиний чамтай адилхан сонирхолтой чиний магадгүй зарим ингээд шүтдэг хүмүүс чинь очиж штэ. Тэнгүү тэр хүмүүсээ харангууд сандарчдаг ингээд. За энэ хүмүүс байгаа юм чинь би бол худлаа ах та гэсэн нэг тийм юм бодол төрчдөг. Тэгэхээр тийм бити бодолтой байгаарай. Зүгээр л чи өөрийнхөө сонсох дуртай хөгжмөө гоё сонсоод чихвчээ авчираа тий. Олон хүний noise дээр байгаад байвал тий. Яг гоё noise cancellation-тэй чихвчөөж олно. За миний хувьд бол тийм сүртэй чихвч ашигладаг юм уу? Одоо ингээд хоёроо давраг авсан хүний хувьд юу юм бэ гэхээр минийх зүгээр юм юу гэдэг ингээд залгадаг юм уцтай чихвчүүдтэй юм цагаан өнгөтэй тийм чихвч ашигладаг. Тэр над зүгээр амар амраагаад тий ингээд wireless чихвч уг нь ашигладаг байсан. Гэхдээ wireless чихвчийг ингээд бодонгууд одоо хизээ цэргэн дуусчих хоол гэдэг мэд ч юм уу те яг тэр хүн гоё ингээд юмдаа ороод те яг ингээд
яг төвлөрсөн сууж хахад ер нь бол team зүйл амар сонин болгочдөг гэх юм уу. Тэгэхээр team болохоор ер нь бол тэрийг би бол нэг team юм ашигладаг шүү. Та maybe туршаад үзээрэй заяа. За тэгээд мэдээж яг тэмцээний өдөр та хэрвээ ингээ раунд 1 дээр бол ингээд оролцож байгаа тий. Айлч одоо раунд байж болно заяа. Раунд 1 2 3 гээд 3 раунд байгаа шүү дээ. Раунд 1 дээр байсан ч гэсэн та өмнө нь хэдэн минутын өмнө ирээд бэлтгэх хэрэгтэй шүү. Ер нь бол бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Өмнө нь хэрвээ ирээд бэлтжүүл сандрах нь бас бага болчдөг гэсэн үг. Тэгээ би бас одоо бас 2 жил авраг авсан ч гэсэн тэмцээний хүндлээд ирдэг. Яг цагийн тулгаж ер нь бол очижсэн тохиолдол баг байхгүй. Тэгэхээр та хэд манас энийг бас дагаж мөрдөрөө гэж хэлмээр байна. За тэгээ мэдээж юу байгаа. Тэмцээн эхлэхээс өмнө rule гэж зүйл байгаа. Дүрмээ унших хэрэгтэй. Тэр раундын дүрм гэж байгаа тийм. Яг харуулсан яг flag формат нь юу юм? Яг юу болох хэвээр юм? Ийм юм хийж болохгүй юм байна тийм. Brute force, man limit халгууд гэх мэтчлээ эдгээр зүйлээ хийж болохгүй. Flag share-ийн бас болохгүй. Өөрсдөө хуурж гин. Тэр их ч одоо илрүүлдэг арга техникүүд маш их гараад ирсэн байгаа. Тэгэхээр тэд нарыг ерөөсөө do not try. Ерөөсөө тэгж гоё яг замлаар тийм. Ингээд яг кибер айлгуулийн чиглэлийн томоохон фактор болсон тийм хакер болохыг хүсэж байвал анханасаа л яг үнэхээр одоо өөрсдөө хуурахгүйгээр оролцох хэрэгтэй гэж ойлгож болно гэсэн үг. За дараагийнх нь бол мэдээж баг дотроо категори хуваарлж хийвэл маш үр дүнтэй байдаг. Ганцаараа хэрвээ та хэд орох байгаа бол ер нь бол маш хэцүү. Ер нь бол нэг хүн олон категори руу орвол ер нь бол мэдээж нэг хүн нэг юм дээр төвлөрж ижил үр дүн гаргадаг учраас болж өгвөл яаж иж яагаад хоёр найзаагаа дагуулад гурлаа ороорой гэж бол миний хувьд зөвлөмөр байна. За бас нэг чухал зүйл байна. Нэг бодлого дээр одоо нэг ийм нухцайлаа гэж бодъё л. За би ийшээгээ ороод ингээд хийж байгаа шүүгээд 30 минут ч юм уу те 30-аас дээш минут ингээд гацчвал юу ч ямар ч үр дүн хүрээгүй гацчвал түр хугацаанд ингээд жоохон ингээд багийнхантайгаа ярилцдаг ч юм уу жоохон ингээд гэп аваарай заяа 0 ордог ч юм уу те гоё ингээд агаар амьсгалдаг ч юм уу тэгж бас болно. Тэгэхгүй бол ингээд нэг хүн ер нь ингээд нэг юм дээр нухаа суугаа тэрийгэ хийж чадахгүй стресстэй ингээд одоо нэгэснээ нэг ямар яагаад гэдэг вүлээ тилтрээд те тилтрээд гэдэг тилтрээд байгаад байвал ер нь бол тэгэл тэмцээн тэр чигтээ ер нь бол дуусчдаг. Тийм болохоор ер нь бол та хэд маань болж өгвөл 30 минут суугаад гацсан бол дараагийн степ рүү. За яг энэ үрээд гацчлаа гэвэл багийнхантай тэрийг мэдэгдээд notification өгөөд announcement өгөөд явах хэрэгтэй шүү. Энэ бол маш чухал зүйлээ. Одоо яг иймэрхүү төвчний босны дараагийн кейс дээр бол ярихад за гих мэтлэн зүйлүүд байна. За ер нь бол ингээ үндсэн степүүд бол ер нь бол иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээд мэдээж дэлгэрэнгүй ярилцах зүйлүүд мэдээж маш олон парт болж орох боломжтой зүйлүүд байна. Гэхдээ бол энэ нэг бичлэгэн дээр багтаагаад ер нь аль ч таараа товч болтгой та хэд маань зөвлөгөө өгсөн гэж найдаж байна. За тэгээд дараагийн нэг степээс оруулсан байна л да. Тэмцээний дараах гэдэг зүйл. За миний кейс дээр гэвэл та хэд маань миний YouTube суваг болон миний өөрийн хувийн ажлуудаа вебсайтууд байгаа. Тэнгүүд тэрэн дээр би яадаг байсан бэ гэхээр харуулсан дээр хиддгээр байранд орсон ч хамаагүй зөө. Бүр 2 дугаар раунд дээр хусагдсан ч хамаагүй би write up бичдэг байсан. Өөрийнхөө яг бодолтыг оруулдаг гэсэн үг. За яг би энэ бодлогыг ингэж бодсон, ингэж флаг авсан. Гэт тавингууд тэрэн дээр өөр хүмүүс өөр аргаарс олцсон байдаг гэсэн юм байна. Тэнгүүд тэр хүмүүсийн аргуудаа суралцаад тэгэл уламжлал сайжраал явж байгаа гэсэн үг тийм. Тэгээ та хэд маань write up бичнэ гэдэг нь нэг үг гэхлээр та хэд маань тэр бодлогыг гүн ойлгоод ойлгосныхын дүндээ хүмүүст ойлгомжтой хэлбэрээр ингээд багцлаад гой олгож гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ тиймж бичиж гинэ гэдэг чинь хүн чинь бичиж, тэмдэглэж, уншиж, тэ харж, мэдэрч тэгжиж ойлгож байгаа шүү дээ. Тэр зүйлээ бүрэн ойлгохыг хүсвэл тэгэхээр тэрний нэг бичих одоо процесс нь бол write up бичих гэдэг процесс байгаа шүү. За та 2 дугаар степ нь мэдээж бас бусдын write up-ыг уншаа гэж байгаа. Энэ бол бус хүмүүсийн know-how шууд 100% суралцах боломжийг бүрдүүлж байгаа. Одоо ерөөсөө интернет, хэмэл оюухан бүх зүйл байна. Та хэд маань зүгээр ороод уншихад хүн болго өөрсдийн гэсэн юм медиум болон одоо бусад төрлийн платформуд дээр өөрсдийнхөө вебсайтууд дээр ч гэсэн өөрсдийнхөө write up-ыг бичсэн байдаг. Тэгээ та хэд маань тийш нь ороод тэр хүн яг know-how нь юу байсан бэ? Одоо ингээд бүх зүйлийг ингээд унших боломжтой. Үнэхээр ойлгохгүй байвал AI руу оруулаад энийг тайлбарлаад өгөөч гэдэг ч юм уу те. Гас тэгж болно.
За дараагийн step манай Mazala гэдэг community байгаа. Манай Монголын cyber security-ийн community. За community руу орж ирээд Discord руу орж ирээд хүснээрээ асууж болно. Яг би ийм дээр ирчлээ, гацчлаа. Зүр амар муу одоо юм хийсэн ч хамаагүй. Одоо суух гэж бодсон юм асуусан ч хамаагүй. Хүн болгон л анханаас суугасан шүү дээ. Тэгэхээр тэрэндээ битээ санаа зовж байгаарэ. Ерөөсөө тийм ичих эго орох гэдэг зүйл бол ер нь дими зүйл шүү. Тэгэхээр зүгээр л асуухыг хүсэн зүйлээ л чөлөөдөө асуугаал явуучвал маш зүгээр гэж миний хувьд бол бодож байна. За тэгээд бас нэг чухал зүйл байна. Та хэд маань тий одоо яаж ч оролцож болно. Раунд 1 дээрээ одоо амжилт үзүүлж чаддаггүй ч юм уу, раунд 2 руу орсон ч гэсэн олон хүний ард ордог ч юм уу тий final раунд руу шалгасан ч гэсэн бас муу амжилт үзүүлсэн ч байж болно. Гэтэ энэ жилдээ заавал төрүүлэх албагүй гэдэг хүлээлтийг өөртөө бити үсгэрээ. Заавал би ингээд энэ төрүүлэх ёстой, би ингэж амжилт үзүүлэх ёстой гэж заавал бити тэгэрээ. Тэр жилдээ зүгээр та хэд маань шинэ зүйл сурсан байна. Өөр шинэ найзуудтай болсон байна гэдэг зүйлээс л та хэд маань бүх achievement авчиж байгаа. Жижиг зүйлээс ч гэсэн авах боломжтой. Одоо би жишээлбэл анх оролцож байхдаа бол нэгдүгээр шатанда ороод бүр хамгийн сүүлд нь орж исэн тохиолдлууд ч байгаа. Хоёрдугаар шатанд орсны дараагаар бас сүүлд нь ороо. За одоо яах вэ гэд гарч ирээд ингээл санаа алдаал байжсэн үе ч гэсэн байгаа. Тэгэхээр бүх зүйлтэй одоо яг ийм оргил дээр хүрсэн зүйл чинь анханасаа оргил дээр байдаггүй. Бүгд л доороос эхэлж байгаа. Бүгд л муу байсан. Одоо чиний харж байгаа шүтэж одоо явж байгаа хүмүүсээ суралцаж тэр хүмүүсээ бахархдаг хүмүүс ч бүгдээрээ л доороос эхэлсэн. Бүгдээрээ юу ч мэдгүйгээс эхэлсэн болохоор та чинь яг тэр замналаас одоо эхэлж байгаа гэдгийг бас одоо ойлгоорой. Та хэд маань тэгж ойлгож болно шүү та хэд маань те. За гэх мэтчлэн ер нь бол зүйлүүд байна. Тэгээ ер нь бол баг бүх юмыг болж өгвөл coverлаад ярьчлаа. Тэгээд одоо ер нь бол Монголд одоо баг хэд болж байгаа юм бэ? Одоо Монголд 2 цаг болох ч өөрийн 2 цаг. Яг гоо энд олонгууд одоо 11 болох гэж байна л да. Тэгээд та хэддээ гинт яг нөгөө нэг яг харуулсан чинь яг BDD-г орох үед ингээд өөрийн гэсэн тодорхой хэмжээний зөвлөгөөгөө өгөх хүмүүс тодорхой хэмжээнд байгаагүй. Яг ингээд нээлттэйгэр яг ингээд ахаа хичээ гэж байгаа л ингээд асуудаг байсан. Одоо бол ингээд та хэддээ ингээд шууд зөвлөгөө өгөх боломж гоё. Бүх юм нээлттэй болсон байна. Нэг юм ярихаа мартсан байх шүү guys. Нэг ахын яг зүгээс зөвлөхөд эсвэл харуулцангийн аврагын одоо зүгээс зөвлөхөд одоо химэл оюухан гэдэг зүйл бол хөгжиж гин үү? Хөгжиж байна. Маш хөгжиж байна. Бид ч гэсэн ашиглаж байгаа. Маш өргүүн цар хүрээнд бараг л ажлынх нь 70-80% хувьд бол AI-г бол мэдээж ашиглаж байна. LLM-үүдийг сольж ашиглаж байна те. Гэхдээ харуулцанг дээр та хэд маань үнэхээр л шилдэг мэрэгчлэлтэн болоод цаашаа үргэлжлүүлээд карьерийг хөөгөөд ямаар байвал AI-г одоо 50-аас дээш бити ашиглаач гэж би бол зөвлөмөр байгаа. Дийлэн ихтэй ер нь бол та хэдийн хувьд 100% мэдлэг гэдэг зүйл нь юу байх ёстой вэ гэхээр өөрсдөө чи суур мэдлэг байх ёстой байхгүй. Тэгэхээр та хэд маань энэ миний ярьж байгаа зүйлүүдийн суур мэдлэгийг та хэд маань Google дэж Stack Overflow-өөс юм уншаад те одоо уншаад бичиж гээд нөгөө нэг түрүүн ярьжсэн юм аа штэ. Эдгээрийг хэрэгжүүлээд үзээч гэж би миний хувьд бол зөвлөж байгаа. Тэгэхгүй бол сүүлийн кейсүүд дээр бол одоо CTF гэлтгүү босод бүх зүйлүүд дээр бол зөвхөн маа хий гээл ингээл хүчдэг. Та ямар ч кайф авахгүй өөрөө тэр хэцүү зүйлийг бодоод өөрөө тэрийг нь ардан даван туулсан гэдэг зүйл ерөөсөө мэдрэгдэхгүй учраас та хэд маань ерөөсөө тийм гоё одоо өргөжлүүлээд дисциплин гэдэг зүйл байхгүй болно. Burn out болно гэж зөндөө зүйлүүд яригддаг. Тэгээ та хэд маань тодорхой хэмжээний угаасаа ашиглах ёстой AI-га. Гэхдээ тэрийгэ болж өгвөл тодорхой хэмжээний те суур мэдлэгч ч байгаа, AI чинь скиллч байгаа гэдэг юм байвал харуулцаа ингээд маш сайн оролцох боломж байгаа шүү. Та хэд маань амжилттай оролцох боломж мэдээж байгаа. Тэгэхээр те одоо AI ашиглаж байгаад workflow сайн ухсраарай. Бүх зүйл дээр те бэлэн байгаарай гэж л ер нь бол зөвлөмөр байна да. За тэгээд ер нь бол суур мэдлэг бүх зүйлийг дээшлүүлэх, бүүстлэх боломж бүрдүүлдэг учраас та хэд маань эдгээр зүйл дээр бол ингээд өөрсдийнхэн зүгээсээ ингээ хандаж одоо яваарай. Юу хичэрч үү те. Окей. За anyways ингээд миний ярих зүйлүүд ер нь дүүгээр дуусаж байна. Тэгээд та хэд маань илүү дэлгэрэнгүй асуух зүйлүүд байвал миний Instagram болон энэ YouTube бичлэгний маань яг доод хэсэгт комментээр үлдээгээрэй. Тэгээд аль чадхаараа бөгөөд тодорхойгоор advice-уудаа өгөхийг хичээлээ.
Тэгээд илүү дэлгэрэнгүй ярих ч зүйлүүд бас зөндөө байлаа. Гэхдээ яг anyways та хэд маань те харуулсан тэмцээндээ гоё оролцоод за раунд 1 2-т оролцоод за үнэхээр файналда шалгараагүй байлаа гэж тоход MSC-ийн MSC 2026 гэдэг одоо конференц болж байгаа шүү дээ. Тэрний тикетийг яаж ижагаад аваарэ гэж зөвлөмөрөө шүү. Оюутан болон сурагчдад арай хэмжээлтэй байдаг гэж бол санаж байна. Тэгэхээр тийшээ оролцсноор та хэд маань нэгдүгээр танилын хүрээгээ тэлж байгаа. Чиний одоо ингээд урам зориг авдаг хакерууд ч бүгдээр тэнд ингээ очиод гоё нээлттэй болцсон байдаг. Харуулсан тэмцээнэж үтчин гэх мэтлэн олон зүйлүүд байгаа шүү. Тэгэхээр та хэд маань заавал тэрийг бас очиж үзээрэй гэж миний хувьд зөвлөмөр байна. За тэгээд Казахстаны Алматы хотоос төмөхөгийн ялгуун буюу FG0X0 буюу Phantasm миний би та бүхэндээ энэхүү бичлэгийг хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзах байх. Тэгээд Монголд очиод уулзцгаая. Түр баяртай guys.